Эрхэм сонсогч та бүхэндээ өвчин мэдээг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.1-аас 7 даваас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 21-ний даваа гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Гамбалдын ангарганаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар яг л хайр шиг маскулан брэнд мөн Skytel-ийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай Skytel хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 173 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд захидлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Захидлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягалаад өгье. Ami@mjl radio.com-ро та мэйлэр захидлуудаа илгээх нь за мөн манай аппликейшнийг гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шуудан илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны захидал хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. За дээрэс нь нэвтрүүлгээ YouTube-с нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шуудан гэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. Нэвтрүүлгийнхэнд сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Өнөөдөр харин эфирийн шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг хэлхэн зөө болов гэж бодож байна. Сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндэ хүргэе. Ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Анх удаага танаа нэвтрүүлэгт загтал бичиж байна. Өөрийн амьдралаа хаана хинт хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй байна. Би одоо нөхөр 4 хүүхэдтэй 20 жил хамтдаа амьдарч байна. Харин сүүлийн 2 жил гараа нөхөр маань нууц амрагтаа болоод гэр бүлийн халуун дулаавар амьсгал байхгүй болчихсон. Эндээс ахуулаад бичээд байвал маш олон зүйл байна. Эцсийн гуйлд маань би 4 хүүхэдтэй маань биднийг 50 орхиод яваад өгөөч л гэдэг гуйлд байна. Монголын хууль маш утгагүй. Нууц амрагтайг нь илчлээд салга гэхээр би өөрөө гэмт хэрэгтэн болчих гээд цагдаа тандаад нэмэр болдоггүй. Нууц амраг нь өөрөө бас нөхөртэй. Нөхөр нь энийг нь мэддэг. Тэгсэн ирнэ ерөөсөө янз бүр болохгүй юм. Эдний амьдрал хэвэн байж болох ч гэсэн миний амьдрал бас хүүхдүүдийн минь амьдрал маш муу нөлөөтэй. Сэтгэл өвдөөд яах учраа болохгүй юм. Яаж энэ хүнээс салах вэ? Надад зөвлөд өгөөч. Энэ хүнээс салчихвал 4 хүүхдтэйгээ цаашдаа амьдрал аваад явах боломжтой юм аа. Та бүхэн маань ийм байдалд орж байсан уу гэсэн байна. За ийм нэрийг нуцсан нэгэн сонсогчоос загтал илгээсэн байна. За өнөөдрийн бид бүхний тэгвэл хамтдаа ярилцах сэдв чамаас салмаар байна буюу бүр ингээд ихнэр нөхрөөсөө салах гад бүр яг тэрэн дээрээ тулцсан байгаа хүмүүс маань холбогдоод яг юунаас болоод салах гэдэг юм бэ те? Яг ямар үед эцсийн төсөөл болж салах шийдвэрийг гарддаг юм бэ? Дундаасаа 4 хүүхдтэй нэг бүр салах гад байна. Тэгэхээр үр хүүхдтэй байсан ч гэсэн хамаагүйгээр эхнэрээсээ ч юм уу нөхрөөсөө салах одоо шаардлага юунаас болж үүсдгийг нэг бол хүүхдтэй хэрнээ салсан бол юунаас олж салдаг юм бэ тийм ээ хүмүүсээ юун дээр бид нар юун дээр алдаад идэх юм бэ гэдэг сэдвээр хамтдаа ярилцъя. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Зяв чимэндээ хүргье. Чимэндээ бүгдэнд нь. Тэгэхээр одоо Монгол улсад яг сүүлийн тоо баримтыг харж байхад гэр бүлийн салалт гэдэг юм үнэхээр дээгүр болоо явж байгаа. Тэр тусмаа энд бол одоо цагтлын эзэн маань 20 жил хамтдаа амьдраад салахаар шийдвэр гаргаж байна. Дөнгөж гэр бүл болоод үр хүүхдтэй болоод салж байгаа маш олон залуу асууд байна. Тэгвэл юун дээр алдаад байдгийг тийм ээ. Яг юу буруу игээд бид нар ийм салах шийдвэрийг гаргаад идэх юм бэ амьдрал дээр гэдэг талаар хамтдаа ярилцъя. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нэлээд шууд нэвтрүүлэгт холбогдох таны дуу хоолойг өнөөдөр өөрчлөхгүй гэдгээ хэлхэн зүй болов. За сайн байцгаана уу бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Тэгээд олон ч цагтл уншиж байна да яг салсан тийм ээ салах шийдвэр гаргасан нэг бас салчихсан байгаа. Гэр бүл салалтын хамгийн том нэг шалтгааны нэг яг энэ өнөөдөр яригдж байна. Нууц амраг буюу гэр бүлээс гадуур харилцаанаас болж салж байна. Гэтэл өөр шалтгаанаас болж салж байгаа гэр бүлүүд зөндөө байна. Энэ дунд нь хамгийн гол нь үр хүүхэд хэдэн хүүхэдтэй байсан ч хамаагүй салах шийдвэрийг яагаад бид нар гаргаад байгаа юм бэ? Юунаас болж ингэж бүр одоо юу гэдгийг төсвөр төвчээр нь алдраад зүгээр л энэ хүнээс салмаар ин гэдэг шийдвэрийг гаргаад байт юм бэ. Хүмүүс тийм ээ. Цаахны сонсогчийг авъя. Бано. Тань чимдэргээ. Чимдэргээ. За радио контраас нь сонсогч. Тийм байна. За. Сэдв сонссон тийм ээ? Сонслоо. Би одоо их нэртэй амьдраад 7-8 жил болж байна. Дундаас нэг хүүхэдтэй. Одоо бол ерөөсөө
салах талаар бол их бодож байна. Юунаас болоод вэ? Ерөнхийдөө бол гэр бүлээс гадуур харилцаа. Тэ. Би өөрөө нөгөө уулуурхай салбарт ажилладаг. Гэр орносоо хол байдаг. Ростор явдаг байх нь тий? Тэ. Ерөнхийдөө саяхнаас бол мэдээ одоо нэг 2 жил гарсан болж тэр хэрэглээ мэдээд. Мэдээж тэр тороо салах шийдвэрийг бол гаргаагүй юм байна шүү дээ. Тэ, ер нь бол болно бүтэн тэгэл үтэн тэгэл ер нь бол тэгэл хагасаа яг хэдэж нийт хөөгдөг шиг тий. Яг тэр гэр бүлийн уур амьсгал гэдэг юм уу тэр маань бол үнэхээр одоо галгүй гэр шиг тий. Хүүхдэн байдаг. Эргээд хэвэн болж өгөхгүй байх тий. Тэ. Тэгэл ерөнхийдөө нөө ялцх нь айгүй багсан байна. Гол гэр бүлийн аваад үлдээ гэсэн шалтгаан маань болохоор манай хүү болохоор нэгдүгээр ангид дөнгөж орсон. Яг энэ хэцүү яг энэ хүүхдийн хувьд бол шилжилттэй вэ штэ. Яг үнэ. Нэгдүгээр ангид. Тэр үед чинь би бол ер нь бол аваад үлдчихийг шинжилгээ хийчихсэн. Ер нь бол болж өгтгүүл юм байна. Би яг тий бурууг бол дандаа өөр дээр аваад одоо би чи баахан сэтгэл зүйч мөчээр явлаа. За. Тий. Би бол архитар сууж ийм асуудал гараад яваагүй. Тий. Нөө сэтгэл зүйчүүдээр явлаа. Би өөрөө л болохгүй байгаа юм байна. Би ийм байна гэдэг. 2-3 сар сэтгэл зүйчийн курс мөрсээр яваал. Тэгэл Монголд нэртэй гэсэн бас байгуу сэтгэл заслын эмч гэл 2-3 хүнтэй уулзаад яриад яв. Ер нь л тэгэл сэтгэлийн нэг тийм юм айгүй хэцүү л юм. Таны гомдол юусоо тайлагдахгүй байна уу? Ер нь тэгэл нэг тийм гомдсон гэхээсээ илүүгээр нөгөө би амар итгэдэг байсан гэх юм уу? Тэгээ тэр итгэл маань ингээд бүр ямар ч ор сургаггүй алга болчихоор нөгөө өмнөх хайр, өмнөх сэтгэл халамж гарч өгөхгүй байна уу? Тэ, би чи урд нь яг нөгөө амьдралыг босгохгүй бүх юмаа төлөөсөл уулуурхад би уулуурхай залбарт бол нэлээ ер нь бол Монголд бол гайгүй цалин авдаг. Тэ, одоо би түрүүнийг унахунаа гарч байгаагүй би хотын аа бүсэд 5 € байрмаар гэж ерөнхийдөө бас миний үеийн залуучууд би өөрөө нэг 30 гаруй насны юм баггүй юу? Миний үеийн залуучуудын ер нь бол бүтээгүй амьдралыг өөрөө бүтээсэн гэж боддгийг. Эдийн засаг талаас нь бол маш хангалуун байлгасан. Тэ. Та яаж мэдв? Тэгэл уусаа нэг анзаарч байгаа юм чи. Тэгэл яг нэг жоохон анзаарагдаад ирэхээр нэг удаа утсыг аваад үзэхгүй юу? Тэгээ би ерөөхдөө нэг жоохон программист тал руугаа ярьж хийдэг байхгүй юу? Зөв. Тийм болохоор чи тэр утсан дээр тэр нуус аппликейшнүүдийг гаргаад ирэх. Би тэр хүнтэй жуулцаад байсан. За. Тэр хүн гэр бүлтэй гэж мэддэг байсан юм уу? Мэддэг байсан. Тэр нь ч гэсэн гэр бүлтэй. Бүр. Тийм болохоор. Тэгээ та мэдчихлээ. Тэрнээс хойш энэ хоёр уулзгаа болоогүй юм уу? Болсон гэдээс тэгэл зүйл бас ахаал боллоо. Тэгэхээр одоо уулзсаар л байгаа юм тий. Хамгийн гол нь Монгол гэр бүлийн хууль гэдэг юм айгүй сонирн байна. Тэгээ дээрэс нь зөвхөн яг гэр бүл саллаа гэхэд хүүхдийн хийгээд авах гэж гэдэг юм уу тий. Тэр талаар би баахан хуулийн зөвлөгөө авч явлаа. Яг яагаад заавал ирчүүд дандаа хөрөж болдгийг. Хуулийн талаар хүүгээ бол амнаас илүү харилдаг. Хүүгээ авчих гэхээр хуулийн талаас болохоор насанд хүртэл ээжтэйгээ байх хэрэгтэй. Тийм, ганц хоёр юу байдаг юм байна л да. Ээж нь бүр холбогдохгүй 6 сараас дээш хугацаагаар алга болсон. Нэг бол нөгөө ээж нь амжиргааны төвшнгөөс доогуур орлоготой ачаан тэтгэх боломжгүй гэсэн тийм юм
чи одоо Монголд бас хэцүү шүү дээ. Нэг бол нэг архины хамааралтай ч юм уу тий. Тэгэхээр бас хэцүү. Та хоёр аль биесээр батлуулсан уу? Баталгаа байхгүй. Аа. Тий. Одоо бол та тэгээд салах шийдвэрийг гаргачаал байж байгаа. Тий одоо би бол амар эргэлзээтэй тэгэл ер нь бол нэг хүн харахад бол гаднаас нь хүн харахад манайх шиг сайхан гэр бүл байхгүй. Тий би одоо хүн болгоны өдөс хараал инээгээл явж идэг. Боловч би өөрөө архитаар сэргэлдэггүй. Тий ер нь бол яг үнийг хэлэхэд тийм нэг 10 жилийн үе эрхэл энэ тийм харилцаанд бол орж ирэх гадаадд сургууль төгсөж ирээл одоогийн гол их нартайгаа танилцсан тийм л. Тэгж итгэжсэн итгэл өвдөх. Хэцүү аимшигтай. За гэр бүлийн хууль гэхээс илүү тэр нэг хүүхдийн тал дээр нэг тийм нэг хуулийн нэг жоохон зохицуулт хийхгүй тэр Монгол улс ямар ч сони юм бэ? Яг айл нэг 90 оны л амцсан үеийн студид өөрчлөгдөж байгаа. Өөрчлөгдөж байгаа. Гэр бүлийн хууль ялангуяа нараар тавилтын хууль гэдэг юм хуульчилж өгөхгүй л бол нэрээ хэцүү л болсон юм шиг байна. Яг тэр нэг сэтгэл зүйч юм билээ. За нэрийн битээ дуртаараа. Тийм тэр хүмүүнд бүгдэн дээр нь л очсон тэгэл. Хамтдаа очсон уу хоёр? Тухайн хүн маань өөрөө бол тиймэрхүү юм дээр очихгүй. Байр суртал тийм төгөл. Чухам өөр хүнтэй уулзсан шалтгаанаа танд юу гэх юм? Ер нь бол ороотроо ажиллаж штэ. Байхасаа байхгүй нэх гэж юу? Тэгээ энэ хайр халамжаар дутж ийн орж ийн гэх юм уу те. Тэр бол зүгээр шалтгаан л баг л да. Тийм л юм болж байна те. Тэгээ болдоггүй. Нэг тийм байна да миний хувьд. За баярлалаа танд. Жохон ч сонгоосон байх гэж бодож байна тэгээд. За. Баярлалаа орой сайхан өнгөрүүлээрэй та. Орой сайхан. За. За дахиад л нөгөө гэр бүлийн араар тавилт гэдэг юм л орж ирж байна да нэр. Өндрөлчтэй танилцуулаад үргэлжлүүлье. Яг л хайр шиг маскулин брендийг танилцуулъя. Монголын Memphis концерн 1980 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй маскулин брэнд 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгчийг хэрэглэгчтэй хүргэж байгаа. Тэгэхээр дэлхийн 60 гаруй улсад маскулин бэлгэвчийг хэрэглэдэг. Тэгэхээр жинхэнэ герман чанар. Маскулин бэлгэвч нь 100% натурал эрзэнээр хийгддэг чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашиглан наривчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электрон аргаар бүр наривчлан шалгадаг байх нэ. Тэгэхээр чанарыг 6 аргаар шалгадаг. Бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгаж ийн, харж шалгаж ийн, дүүргэж шалгаж ийн, сунгах туршилт хийдэг, хагарах хүчийг хэмжих туршилт хийдэг, сунгах хүртэх хэмжээг хүртэл хэмжилт хүртэл хийдэг байна. За дотроо мэдрэмтгий тавруутай, уялэлтэй тавруутай, эр бэлэг эрхтний хэлбэр, төгс зохицох хэлбэртэй анатомик, XXL буюу том хэмжээтэй, илүү зузаан хантай, экстра дабл, шар ягаан ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй гэж байгаа. За дээрэс нь алтлаг өнгөтэй голд, маш нэмгэн пүр гэсэн 9 төрлөөс сонголт хийх боломжтой. Төрөл бүрийн хайрцаг дотроо 3 ширхгээр болон 10 ширхгээр савлгаатай байгаа. За чийгшүүлэгчийн хувьд болохоор гулгамтай чийгтэй байдал нь өтрээний ханандах мэдрэмжийг өсгөж, сексээс авах таашаал мэдрэмжийг өсгөн дур тавилтыг нэмэгдүүлнэ. Гүзээлцгийн үнэртэй, торгомсог, халах мэдрэмж төрүүлдэг, ногоо алимны үнэртэй, энгийн зэрэг 5 төрлийн чийгшүүлэгчээс сонгон хэрэглэхээс гадна за хэрвээ та анхудаа хэрэглэж байгаа бол 3 мл-ийн хэмжээтэй хэрэглэж туршиж үзэж болох нэ. Бэлгэвчний төлөөс хамгийн онцгой нь бэлгэвч маскулин голд, яг юм шар алтлаг өнгөтэй, тансаг зэрэглэлийн бэлгэвч байгаа чийгшүүлэгчтэй, ванилийн тансаг үнэртэй ах нэ. За хамгийн экон органик гэж байгаа байгальд хэлбэрхэн задардаг, савлгаа ашиглаж хуванцар бохирдлыг багасгах нь тааламжтай, модны үнэртэй, олон улсын бест селлерийн бүтээгдэхүүн байгаа. За чийгшүүлэгчийн хамгийн онцгой нь халах мэдрэмж төрүүлдэг юм чийгшүүлэгч байгаа. Төрөсний дараа халах мэдрэмж төрүүлэх өгөөд дотны харьцаанд орох үед энэ мэдрэмж нь тааламжтай нөлөө нь улам эрчимжээ таашаалыг ирс нэмэгдүүлдэг байх нэ. За тэгэхээр бүх бэлгэвч нь веган бэлгэвч буюу үйлдвэрлэлийн процессын хувьд амтны гаралтай уураг хэрэглэхийн оронд ургамлын гаралтай уураг хэрэглэдэг. За тэгэхээр бүх хэмээс сангуудаар худалдаалагдж байгаа. Хэрвээ хүргэлтээр авах чагаа CD Pharmacy хэмээн л хандаарай. Холбогдох утасны дугаар 1819 23 1819 23 сошиал хаяг нь Маскула Монголиа гэдэг хайр гараад ирнэ. Баярлалаа хамтран ажилласан яг л хайр шиг Маскулан брэнд байлаа. Цаантаа сонсогчдод баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Баян байна уу? Өчим дөргий. За сонсогчоо спикер чихвчээр ярьж байна уу та?
бөөх үсдэг гэрэл юм да. Та байлуулаад өгөөрэй. Таны яриа цуурайтад болтгүй. За. Байна. Байна надад зүгээр. Матч сонсож байгаа л би ч ийм асуудалтай л юм л та. За. Эхнэрээсээ салаад нэг жил 6 сар хавцаал болж байна да. Сасан шалтгаан бас араар тавилт юм уу? Үгүй ээ. Өөрөө. Аха. Тэгээ өөр юм л та. Ер нь бол араа тавилт гэхэд хайш юм дээ. За. Ер нь нөгөө хардтал гэх юм уу? Таныг харждаг байсан гэж үү? Ааха. Тэр нь хийх хоосон, хитэрсэн. Тийм хий оосон хитрэл. Тэгээд ер нь бүр хамаатан садантай хүртэл хардаал. Хөөх. Тий, ерөнхийдөө тийм болол ээж мижиг хөөж явуул гэд би нөгөө ээж айлын бага хүртэлтэй тэгээд ээжтэйгээ цуг амьдэрдэг байсан. Угаасаа суугаас өмнө тэгээд суухтаа би үгүй ярьсан юм л та. Би одоо ингээ ээжтэйгээ амьдэрдэг юм аа. Чи тэгээд яг надтай ингээ амьдрыг үлс. Миний ээж хүлэн зөвшөөрөөрэй. Тий. Тэгээд одоо 70 гарч байгаа хөвшөнтэй одоо ингээд амьдэрдэг штэ би гээд. Тэр байдлаа явуулна. Дундаас нэг хүүхэдтэй болсон. За. Тэгэл ихсэн дээ. Тэгээд нэг хотоос нэг захтуухан нэг хашаа гэртээ амьдрал эхлэв. Тэгээд нэг хашаанда байшин барьж эхлэв. Тэгээд ердөө санхүүгийн байдал одоо яхад нэг 2 сая гарна 3 сая орчим төгрөгийн цалинтай ажил хийдэг өсөл та. Тэгээд өдөрт яг наач нь бас ихнэрээ бас яаж хоосон явуулах уу гээл. Нэг өдөрт 20,000 сувж явуулаад. Тэгэл бас лизинг гэдэл ингээл амьдэрдэг ус. Танаа хүн гэртээ байсан юм ажил хийжсэн юм уу? Ажил хийдэг ус. Тэгээд яг та би бас ингээд нэг баашаа саваа барих гал. Юм уу майхлус чи ер нь чинь байшин машины байшин нэ ашаашингийнхан гэрчлэгийг над дээр шилжүүл. За. Машиныхаа амиг шилжүүлгээд. Юу болоод байгаа юм бэ? Эхлээд яахтай бас энэ ч одоо бид дээр хүүхдэлүүлэх юм л даа гэж би хэлчихсэн. Тэгэл чинь төд удлаг ерөндөө бол тэгэл юм шилжүүлэхгүй барихгүй юу яриад байгаа. Тэгэл их хэлсэн чи ер нь тэгэл юм гойлох чинь намаа хүүхдтэй болгочоод ийм бодлоо гэл. Ми хөрөнгө харамлалаач гэж сонсон юм гээд. Тэгээд яг би нэг бас манай нэг найз өмгөлч хийдэг юм аа. Тэгээд тэрнээс бас ингээ асуусан чи юу яриад хөрөнгө шилжиж болохгүй шүү дээ. Юу яриад байгаа мэрэд байгаа гэсэн чи. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Тэгэл яг нэг юм барьчих, нэг юм сайжруулчих гээл тэнгуү чиний хөрөнгө надад ямар амаатай гээл. Тэгээд нэр шилжүүлэх гэх юм ээ. Цалин байлангаа юу яадаг. Өөрхөн цалин өөртөө зарцуулдаг л да. Тэгэл би нэг тийм доодчихгүй. Тэгэл би яг бас нэг хэрэглийн мөнгө сард нэг 600 орчим төгрөг өгч байгаа юм л та. Тэгээд завсраар нь бас тэгэл хувцсамаар элдв бус юмд нь бас 500 өгнө л та. Тэгээд болохгүй байна гэл бас нэг ээж аав автомобиль садангууд нь бас хүний амьдралд бас дэндүү оролцдог юм шиг байна. Тэгээд ээж нь бас 4 хүүхдээ өнөөс салжсэн байхгүй. Зөв. За тэгээд би тэрийг нэг тоодгүй юм аа. Тэгээд яах. Тэгсэн чи ер нь ээж аав ах トゥ нар ингээд зөвлөж байгааг ингээд нэг дүү надад хэлсэн юм аа. Надад баярагийнхаа цагааг хэлчихлээ. Хөрөнгийг одоо ингээд өөрөөр нэртэй шилжиж янз бүрээ тий. Ер нь янз бүр асуудал болохоо чи бүх юм аваад үлдэн штэ. За саллаа гэж боддог. Тий, саллаа гэж бодоход тэгэд надад амар сонин мэдрэмж төрж байгаа юм чи. Би ч бас нэг хүүхдийн төлөө бас амьдралын төлөө зүтгэж байгаа юм чи. Бас тийм байж болохгүй л дээ. Тэгэл ажлын дарга марга элдв бус хүмүүстэй би ч бас гадуур их явж ажилладаг гэсэн юм чи. Хүмүүстэй ярьцаж. Тэгэл уцаавал нэг хүн гээ сайн байна уу? Баяраа гэдэг хэдэлж.
За яах вэ? Энэ үтээрээ мэрэгэл тэнгуутл янз бүрийн байдлаар одоо хил амар доромжлол. Нөгөө үнийн. Тэгэл уцсныхан дугаарыг шүүж уцснаас аваад тэгээ нөгөө хүн чи бүр надтай бүр ярихгүй болж байгаа чи бүр айгаа цухтаад Яана тийм. уу яасан бэ маасан бэ гэдгсэн чинь танаа их нэрч тест амар юм бэлээ зүгээр алан шолн одоо фэйсбүүкээр чинь 50 гээл бас тэгдэг ингэдэг гээл тэгээд нөгөө надтай би хэлцэж бас тэрнээс чинь бас хэлцэж чинь чи надаас бас таунц ингээд нөгөө амьдралын минус чинь ингээд дарга цэргнэр хүртэл загинж байгаа юм чи чи одоо яагаад байгаа юм бэ чи одоо ажлаа хийчихтэй ийм аргаар ингээд зогсуулж чаддаг юм уу гэд тэгэл тэрнээс болоод хийлж мэлэнгүүт ингээд уурлал бас хаална гэж хүүхдээ аваад гарна. За. Тэгээ мэдээж бас хүүхдээ боловсруулах хэцүү ч дээ бас тэгээд одоо энэ хууль чинь бас юм байгаа байхгүй юу? Эрчүүдийн гендрийн яг энэ дээр хэлэхэд гэр бүлийн тухай хүчлийн дийлэнхний хэсэг тухай хууль мөл гээд бүх хуулийн дээр ингээд гендрээр 80-90% эмэгтэйчүүдийн талд бүх юм шийдэгдсэн байгаа байхгүй юу? Өстой. Хуулиар. Тэгээд ингээд хүүхд аваа явна. 24 цаг болохгүй мөнгө нэхэл. Facebook дээр миний зургийг тавиал. Хүүхдээ мөнгө өгдөггүйгээл. Ойрдны найз нөгөө танил харна. Тий бүгд нь рүү тэгж явуулаад мөнгө өгөхгүй бол би Facebook дээр тавина гэл. Тэгэл бүр Facebook дээр тавиал. Тэгээд би ихэнтэй ч яг жоохон санаа зовол өгдөг л үсэл та. Нэгсэнгийн. Тэгээд цаашдаа бас энэ чи цалин мөнгө бас нэг ажил хийж байгаа гэдгийг боддог юм уу? Ажил чинь бас нэг хугацаатай цалин тавьдсан шүү дээ, тий. Тэгээд би зарим үед бас хүнд чинь бас сагуугийн бас асуудалтай байдаг. Өөх боломжгүй. Тэгэл баг. Тэнгүүт хүүхдээ ингээ үсгэж цангаагаад мөнгө өгдөг. Наа чи мөнгө өгөхгүй ингээл. Тэгэл одоо бүр эр янган мах ингээд уцсны дугаартай тавьж ивэл яах вэ? Нүүрсээ. Яасан актер юм бэ? Хүний нэр хүндэд халтна гэж нэг актер юм болоод шүү дээ. Тэгээд би ч одоо ингээд бүр найс нөхөд ингээд ажлын газрын мазрах ч урт. Баяраа танаа энэ ихтэй чи ямар тэнэг юм бэ гэл. Зарим нэг нь ойлгож байгаа юм л да, зарим нэг нь ойлгохгүй ш. Шинээр уцтаад. Яг ядраал ороод гэртээ сайхан унтчихэл уцтаал. Уу ёо л да. Эдлүүрээр авах юм гэл. Ямар хэцүү байхгүй. Юу солиороод байгаа юм бэ гингүүт. Чи Facebook дээр өөр дугаар муугаар уцмцаад нүүр царайгаа тавьсан байл шүү дээ. Тэгэл ороод нөгөө чи буу ирүүл болол тэгэл хогч штэ. Чи мөнгө өгөхгүй байгаа юм чи ингэ штэ. Тэгээ одоо би танаас яг үнэнгийн хэлэхэд байна шүү дээ. Энэ хүн биш дээ гэр бүл судлаас сэтгэл зүйч мэрэгчлээ хүн шүү дээ. Хамгийн амар нь тий. Тэгэл ингээд цагтаа магтаа харахаар энэ намайг зодоод байна. Энэ намайг зодохгүй байна. Энэ минь аав хүүхдээ болохгүй. Би мөнгөхгүй. Гэрээс өгөөд би орон гэргүү гэл ингээд. Тэгэл ингээд цагтаа маш тэрэндээ итгэл. Тэгэл манахаас мангар өрхөн ээжийнхэн. Ээжийнх рүү очихгүй. Тэгээ хаачих юм. Тэгэл хүүхд аваад ингээд одоо ингээд бүр хөдөө ажил хийдэг болсон байлээ. Тэгээд өдөө нөгөө яг тэр газар нь орон сууц мууцаар хангадаг төрийн байгууллагын ажил хийдэг л дээ. Одоо тэр ихчтэй яриад байх. Тэгээд тэгсэн мөртлөө сард надаас 2 300 4 500 тэгэл ингээд 20 30 40 50 70 80 гэл ингээд ихсэн болгоны би одоо ингээд яах вэ? Охноо одоо л өгч байгаа юм л та би хүүхдээ одоо л. Тэр бол яг ингээд амьдрал дээр бол ингээд ирчүүдэг бол арай л дэндүү ингээд манай энэ төрөлшгийн хуулийн дэндүү базаа хийсэн байгаа байхгүй. Тийм ээ. Юу ч дуурах хэрэг байхгүй. Амьдралын төлөө зүтгэж байгаа энэ цөөхөн Монгол ирчүүдийг бол арай дэндүү доромжилж байгаа байхгүй. Би эмэгтэйч танд хэлж байгаа. Бас ингээд бас нэг жоохон цангалахтай байя. Амьдрал дээр бас тууштай хандъя. Бас айтайхан байя тий. Бас амьдралын төлөө амьдралаа босгох гэж байгаа бас зөндөө олон сайхан залуучууд байгаа байхгүй яг ийм байдлаар. Тэгээд эсвэл ингээл цагтаад барьж өгнө. За нэг хай нэг найс нөхдөд уугаад орох юм. Шууд цагтаад барьж өг. Надад өчнөө тийм болж ирсэн шүү дээ. Наавч үслэх цагтаад байж шүүхэд өгөөд наа чи бүр
Гэр бүлийн Маяг болж хүчрхийлэл. байгаа тийм гэр бүлийн хүчрхийлгээд авч өгөөл ганц нэг түлхэлцэл нэг бүр аргаа ядахад би бүр ээжиг мань арай л дэндүүд оромжлоод наваа бүр ингээд нэг эр хүнийг одоо ингээд төвчээрийн хязгаар гэж юм байгаа шүү дээ. Тэр их хязгаарыг даваад ирэхээр ер нь дисгүн байлээ. Би угаас ээжтэйгээ өссөн аав минь бүр ихт өнгөрсөн ээж ихчтэйгээ дамгаа илүү өссөн болохоор би эмэгтэйнд гар үрий ингээ гэж боддгоо байсан. Аргаа ядаад хүн хүртгэл юм байлээ. Тесэрхий. Энэ өөр бухимд л одоо ингээд бүх юм ингээд дээд зэгтээ хүртэл эмэгтэй хүн ирчүүдийг бүр ингээд маажиж одоо тэр цаанаа хамаг муу муухай юм гаргахтал нь хил амаар доромжуулж хэлбэр дүрсээр өдчөөд дараад нь болохоор инхийн цагаан тагтаа шиг энэ намайг зүгээр их зочлоо ухааны юм ярьдаг байхгүй. Хүүхдээ тэгж ярьсан. Би тэгтэл би яг болсон процессорыг ярьсан. Яг үнэнгээ хэлэхэд одоо би яг энэ үнийг сонсож байгаа. Сонсоорой гэж хэлье. Би одоо Монголын одоо бүх эмэгтэйчүүд сонсож байгаа. Энэ хүн тэнэг хүн байна уу? Энэ залуу тэнэг байна уу гэдгийг та нар бодоод үз. Энэ хүн яагаад надад зодуулсан бэ гэж би одоо яах вэ? Хэлчихье. Чи ээжтэйгээ унтдаг үедээ гэж хэлээд цохуулсан баггүй юу? Энэ бол амар үг шүү. Тэгээд би шүүхэр орсон 500 мянгаар торгуулсан. Шүүхэр ороод 500 мянгаар торгодсон байлээ нэг гэр бүлийн үчирхээлгээд. Яа сайтар яаж тийм санаад норч юм. Эцсийн гар хүртгэл юм байлээ. Ийм үг сонсчоод. Би тэр хүний доороос унсан. Их маа намайг өдөө ухтал миний хажууд цай хоолоо игээд явж исэн. Тэр эмэгтэй хүнээс илүү надад халамж үзүүлээд байхад би яах юм бэ одоо даал гарч байгаа хөх шүү. Тийм биз дээ. Ахтар юм аа. Тэгээд миний хүүхдийг харж өгчээсэн даал өрчөөд битүүрийг ажилд явцаагаар миний хүүхдийг харж л байсан байхгүй. Ковид моёдын үеэр ч гэсэн. Тэгээд ийм үг сонсож байгаа эрэгтэй хүн яаж зүгээр байж чадах юм бэ? Чадахгүй шүү дээ. Чадахгүй болохгүй юу? Тэгээд би цаг хүүхдээр хүртэл хэлж ирсэн. Энэ эмэгтэй хүн намайг ингэж заавалжгүй ийм байдалд хүрэхэд ийм шалтгаантай байсан юм аа. Гоо та баяраа гэдэг хүн одоо ингэж хүчрхийл үлдсэн байна гэж 500 мянга торгосон. Тэгэл ингээд фэйсбүүкээр доромжлоод ингээд эцсийн эрэгтэй хүн чинь хэсгээ байж чадаад үсэн ядаад ханхаар бүр ингээд уур хүрээд бухимдаад байдаг болчтой юм билий. Эмэгтэй хүнийг тэр эмэгтэй хүний чинь ингээд намайг ингээд доромжлоод ингээд эцсийн байдлаар ингээд хийгээд тахаар одоо бол ингээд машин боловсралтаад бид орон боловсралтаад ингээд яваад идэх байхгүй. Би тэрийг анх гэрээс нь авч гарахдаа өмсөн уцтай л авч гарсан. Тэгээд миний битээр цуг амьдарч байхдаа авсан юмнуудыг бүгдийг аваа явсан. Би бүгдийг өгөө явсан. Би амьдрахаас өмнө машинтай би машинууд өгөхгүйс. Одоо ч унах юмаг ч аавна. Тэр онгийн ч аавна. Тэ? Шүүхөр ороод би аавна. Харж байгаа марж байгаа л гэж. Би тэгэхээр харж байгаа л хармаар гэсэн би. Тойр баталгаатай юм уу? Баталгаа байхгүй. Тэгээд шүүхтэлцэл яваад байгаа юм тийм ээ. Одоо бол одоо нэг шүүх мөхөр ороод нэг хүүхдэд итгэж мэдхэмж тогтоолго нь яа ч гинэ. Хүүхд чинь зүгээр байхгүй юм. Тэгээ цагдаа дээр очиж наа хүнээ надаас метрийн зэд хоол байлгаа. Би амгалан 50 амьдрмаар байна гэхээр цагдаа нар бид нар мэдхгүй. Бид нар хамаагүй гэж байна. Тэгээд бүр ингээд эцсийн цэгтэр нь тулаад ирэхээр цагдаа хамаарт олчиход байгаа. Тэгнэлтэй тийшэл очно. Тэ? Тэгвэл эцсийн цэгт эрэгтэй хүнийг эцсийн цэг рүү түлхээд одоо ингээд бүр аргаа ядаад ингээд ойрлж шашгачаад амар зай байлгахгүй өчнөө ингээд болоод би огноо одоо л ингээд чимээгүүд байгаалаа л та. За болий та за яах вэ нүдэд минь охин харагч ингээд. Гэтэ ингээд хэцүү байхгүй. Энэ Монголын хууль гэдэг ямиг өөрчлөхгүй бол энэ цөөхөн Монголд байгаа ирчүүч чинь одоо үнэхээр одоо ингээд зарим нэг эмэгтэйчүүд ярьж шít. За уучлаарай сонсож байна. Баслаа. Та тэр 14 минут ярьсан байна. Баярлалаа. Тэглээ таны яриаг жоохон ч сонгоосон бах тий. Сэтгэл. За тэгээ таны яриаг олон хүн сонссон болохоор олон хүнд хүрсэн гэж найдаж байна. Баярлалаа танд. За. Эр хүний гомдлоо гэж
Маш их гомдол урсан тэрийг ярьсарга битүүрний мэт 14 минут ярьсан байна. Дэмжээ арчилжаа танилцуулъя. Эрүүл хүнсээр дэлхийг дайлан хушгын брэнд хушгын самрын тосн Монгол орны онгон тагшин байгальд ургасан ушны самраас хүүтэн шах гарах технологиор үйлдвэрлэсэн 100% органик онцгой бүтээгдэхүүн байна. За учир нь омега 369 тосны хүчлийн өндөр агуулмжтай учраас зүрх судас хоол боловсруулах замын өвчлөлийн эрсдлийг бууруулж бодисын солилцооны системийн эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Тэгэхээр хушны самрын тосыг өдөрт 1 удаа хүнсийн нэмэлтээр шууд ууж хэрэглэх нь за эсвэл салаад, зууш, соус нь нэмээд тансаг зэрэглэлийн ресторанта ижил чанартай 100 шиг гэртээ бэлдэх боломжтой ахнэ. Мөн арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнд нэмж гялалтсан эрүүл толгор арьс үстэй болох боломжтой. Холбогдох хуцны дугаар нь 7717 3399 7717 3399 гэсэн дугаар байна. Баярлалаа нэвтрүүлгийн дэмжээ ажигчаар эрүүл хүнсээр дэлхийг дайлан хушгын брэнд байлаа. За 44 болсон маань өргөжлүүлэн дараагийнхаа хамтлагч танилцуулаад нэг сонсогч авчи. Скайтлийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийг хүлээг онгоцоор аялаарай. За тэгэхээр Цингис далай дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Скайтлийн шинэ урамшуулал эхэлсэн байна. Урамшуулалд оролцоод хосороо мөрөөдлийг хүлээг онгоцоор аялах эрх олон бусад дижитал билгүүдээс эзэн болох боломжтой. Ер нь урамшуулалд яаж оролцох юм бэ гэхээр шинэ хэрэглэгч болоод дижитал картаар дансаа цэнэглээд дата багц аваад одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулж мөрөөдлийн хүлээг онгоцоор аялах 3 осын нэг болохоос гадна бусад дижитал билгүүдийн эзэн болох боломжтой. Тэгэхээр урьдчилан төлбөрт үйлчлэгээний хэрэглэгчид 11,000, 14,000, 21,000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд мөрөөдлийн хүлээг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гаруй утасны эзэн болох боломжтой ахын. За энэ картаар дансаа цэнэглэлт хийсэн хэрэглэгчдээс iPhone 16 гаруй утасны эзэн болон супер бэлэг олох мөрөөдлийн хүлээг онгоцоор аялах 3 хэрэглэгчийг болохоор 25 оны 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30-ны өдөр тус сошиал хуудасаараа тодруулах юм байна. Холбогдох хуцны дугаар нь 1800 15 15. За Скайтлийн хэрэглэгч бол 15 руу залгах нь өөр сүлжээнээс 1800 15-15-аас залгаарай. Баярлалаа хамтран ажилласан Скайтлийн үйлчлэгийг сонгоод мөрөөдлийн хүлээг онгоцоор аялаарай. Скайтл байлаа. Зямтайгаа сонсогчдоо баярлалаа. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв салмаар байна. Нэг бол таны салсан тэсвэр алдраад салсан шалтгаануудыг ярилцж байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар дээр өнөөдрийн сүүлийн сонсогчийг авъя. Бано? Бано. Бано чим төргий? Энэ дугаар нь уцлаад хоол өөрчилж байгаа болов. Хоолойг нь өөрчлөөгүй. Дугаар нь бол нуцлагдсан. За би одоо 3 хүүхэдтэй. За. Тэгээд нэг их нэртэйгээ тэгээд саяхан өнгөрсөн жил таар муудалцаад. Тэгээд манай хамаатны ах саяхан одоо 22 онд ковид үеэр тэгээд их нэртэйгээ муудалцаад салаа. Тэгээд өөрийнхөө солонгост явж зовж болсон нөгөө нэг байраа ихнэр хүүхдээ өгөөд тэгээд бүр архинд ороод тэгээд хамаг ингээ олсон мөнгөө ингээл зүгээр нэг ааштай ихнэрийнхээ төлөө ингээл ааштай ихнэртэй хураалгачаал тэр нь цар олох мөнгө өгвөл нөгөө ихнэр ингээл өөр хүнтэй явуулдаал тэгээд манайх ч онцлог санаагаар унаад өнгөрч ирсэн юм болоо. Тэгээд манай ихнэрийг тэрийг мэддэг байхгүй юу. Тэгсэн чинь саяхан өнгөрсөн жилээс би өөрөөсөө ингэж өөр хүнтэй ингэж одоо холбоо тогтоож явдаггүй. Тэгээд 3 хүүхэдтэй тэгээд бас ипотект ингээд байранд орцсон тэгэнгүүт саяхан ингээд өнгөрсөн жил хэрэглэхээр тэгж байгаа байхгүй. Чи ингээд надаас салвал би угаасаа ингээд яг чамтаа суусан ингээд тэгэхээр яасан гэсэн чи ингээд үг ингээд амархан авдаг. Тийм учраас ингээд чамааг ингээд те гараа ясаа байлгах амар байдгаа. Тэгээд би ер нь бол чамтай ингээд чи одоо надаас сална гэх юм бол ахчгээ ингэж нохоо замаар явж байгаа. Нэг бол амиа орлож өгнө. Нэг бол чи насаараа хүүхдийнхээ төлөө ингэж явсараа л өнгөрнө. Чи тэгж л надаас ус ингэж их сохтуудаа илжсэн. Ямар амар. Үнэн хэлэхэд бол яг тиймэрхүү л байгаа. Одоо жишээлбэл би ингэж ипотекээр байр авсан байлаа гэж бодоход тэгэл тэр ихнэр хүүхдэрүүлтэн би байрныхаа мөнгийг төлнө, тэтгэмжээ өгнө. Гэтэ надад юу ч ирэхгүй би хүүхдүүдтэйгээ 7 хоногт нэг уулзаа уулзсан. За 3 хүүхдээс үсрээл 2 нь ингэж тэтгэмж тогтоолдсон. Тэгэнгүүт тэр хүн одоо манай ихнэр байлаа гэж бодоход өөр хүнтэй ингэж харилцаа тогтоогол чөлөөтэй. Тэр хүнд ямар ч тийм туулсад мөнгө төгрөгн гэж байхгүй бүр хөрөх толгоос ингэж уулсаас мөнгө нэмж өгнө. Би бүр салах гад ингэж би бүр уурлаад ингэж бүх шүүхэх юмор явсан. Яг ийм шийдвэр гарч байна уу? Ер нь бол яг иймэрхүү хүмүүс бол тэгдэг ингээд үгүй өмгөөлн ипотекийн байрыг хуваад хүүхдээ аль нэг дээр наавна гэж үнэхээр тийм байдгүй. Би бүр ингээ өөрөөсөө бараг сая төгрөгөөр судлахад зориулсан хүмүүс бол өмгөөлөгч нар бол асуудалгүй тий байрыг ч аваад үгүй энэ хүүхдээ ч аваад үгүй энэ хүнд мөнгө төлөхгүй байх боломжтой гэд хүртэл ингээд хотлаа зүгээр л мөнгө авахын төлөө л байдаг. Тэгээд одоо нэг бол би зүгээр тэр хүний аашиг төвчээд ингээд нүдээ анаад өнгөрөх юм байна шүү дээ. Амьдрах юм байна. Нүдээ анаад амьдрын нэг бол би ингээд
үнэхээр саллаа гэж бодоход би ингээд юу юучгүй. өхөж болох юу юучгүй тэгээ хүүхдүүдтэйгээ уулзахгүй дээрээс нь тэгээд амар их нэртэй 18 нас хүртэл өрөнд орно. Тэгээд бараг л ахсхийн өнгөрөл гэж бодож байгаа байхгүй. За битээ тийм Тэгээд бодорой. Гэхдээ ер нь бол яг тэгж юуг үнэхээр бол өнгөрч ирсэн. Тэгээд яг хүн бас хэлэхгүй гэж байна. Тэгээд би одоо эрчүүлээ хэлэхэд жоохон дисэрэл гэж хэлээ. Бас юм өөрчлөгдөх байлгүй дээ бас тийм юм. Тий. Баян ингэж юу яах вэ? Тийм жоохон дисээд за тэр эхнэрүүд угаасаа ингээд айш нь олдохгүй байгаа гэд угаасаа ингээд ямар ч хэрэлдэх болохгүй юм дээр хэрүүл хийгээл тэгэл гар өрөнгүүт нь цагтаад өгөөл тэгэл тэтгэвч тогтоолно. Иймэрхүү л юм. Хууль та нарын эсрэг болчиход байна. Гэтэ жоохон дисэрээ бити муухай юм бодорой. Амьдрал сайхан шүү дээ. Баялаг. Тий. Дисэд даваад гараараа заавал. Тийм. Ер нь бол одоо би тэгэл одоо за одоо 18 хүртэл тэгээд 18 хүрүүл 16 хүрүүл хүүхдүүд юу ойлгоод тэглүүл одоо тэр хасамжийн газар байсан ч хамаагүй тэгээд нэг тустаа гараал зайлчилаа байр аавнуу байна уу хүүхдүүд одоо ингээ юм ойлгохтой ухаантайгаа болсон тий. Би ингээд үнэхээр тэгээд юм өгөхөр болвол тэгээд одоо өгүүлээ. Гэхдээ бас нэг хүүхдүүдээ бас нэг жоохон байгаа дээр нь бас цуг байл гэж бодоод байгаа шүү дээ. Угаасаа 16 толоотой болол тустаа гараал яваад. Өстөө тэгэнтэй. Баярлалаа. Тэгээд жоохон төвчөртэй лээ гэж бодож байна да. Ер нь бол үнэхээр ямар ч гарцгүй хизээч тэгэж одоо байрыг хуваагаад 3 хүүхдээс 2-ын өөр дээр нь ч юм уусэл нэг хүүхдийг аваад мөнгө төгөр өгнө гэж юм байх вэ? Би өөрөө бүр ингээд судлаад бүр ингээд шүүхтэр очиод хэрэлдээд тэгээд яаж ирсэн болохоор тэгээ ер нь бол гарцаа байхгүй яа. Тэгээд за гэрэлтийн баталгаатай. Бүр ингээд наваг ингээд ямар ч юм уу хахад хоёулагаас батлуулъя гээл тэр хоороон дээр очиж батлуулж ирсэн шүү дээ. Тэсний дараа ингээд бас уучаас хотуудаа би одоо надаас ингээд зайлахгүй. Бүх юм миний талд байгаа. Чи зүгээр миний айшиг төвчээд айтайхан амьдраарай л гэж байгаа. Би тэгээд тэр үедээ хэрэглэж гэтэл жоохон төвчээр таагаараа юм бас тий бас өөрөөр ирэх байлгүй дээ. Бидний талд ч юм уу. Бас мундаг аав нар байгаа шүү. Зөв хүнийхээ талд тийм ээ. Тэгээд ер нь бол амиа орлож байгаа хүмүүс их байгаа. Гэтэ жоохон төвчээртэй байгаарай л гэж. Битийн нэрээ тэр сонголтыг хийгээрэй. Баярлалаа танд. Оройг сайхан өнгөрөөрэй. За. Цаанууд ирчүүд маань холбогдлоо. Бүсүүчүүд маань нэгийг бодож хоёрыг тунгаасан байлгүй дээ. Хажууд ханыг ангитлан битээ хэмлээч. Яагаад тэр сонголтыг өгөөд байгаа юм бэ? Яагаад хүнийг ингэж тамлж ингэж амьдруулж байгаа юм бэ? Та болон бүтэн гэд босгосон юм бол тийм ээ. Ирчүүдийнхаа яриг л өнөөдөр сонслоо. Тэгээд нэгийг бодно үсттэй гэж найдаж энэ төрлийн нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч амийн найруулагчаар ангараг ажиллалаа, хамбалтын ангараг ажиллалаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар яг л хаар шиг Москвалан брэнд мөн скайтлын үйлчлэгийг сонгоод мөрөөдлөх хөлөг онгоцоор аялаарай. Скайтл байлаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш шинцэгтэй хэрэг байртахаар уулзцгаая.